Техник шинжилгээний гол зарчим бол маркетинг уншиж сурах тийм ээ. Маркетинг ерөнхий бүтцээ бол харах хэрэгтэй байдаг. За жишээ нь одоо ингээд нэг сарын одоо лам дээр тавихад ийм ерөнхийдөө ингээд нэг ийм маркетинга бүтцийг ер нь яаж яваад байгаа юм бэ? Эндээс ингээд чарт өсөлт хийгээд, уналт хийгээд, өсөлт хийгээд, уналт хийгээд за ингээд ямар ч гэсэн сүүлийн үеуд бол ингээд байнгын өсөлттэй ингээд явлаа. За энэ зүй тогтолын чарт яаж яваад идэх? Энэ зүй тогтолыг ягаад ийм одоо юу үүсгээд идэх юм тийм ээ? Зүй тогтолыг үүсгээд идэх гэдгийг бид ойлгох ёстой. За ингээд жижиг цаг 4 цаг дээр ерөнхийдөө трендing өсөлт бууралт эднэрийг бол ерөнхийд нь харж байхад зүгээр байдаг. Мэдээж дийлийг харна, бэхлийг харна, ерөнхий өсөлт бууралт ямар шиг явж байгаа гэдгийг бол харна. А гэхдээ энэ одоо гол зүйл нь болохоор энэ market structure тэгээд fundamental analysis буюу одоо дэлхийн эдийн засгийн чиг хандлага хаашаа байна вэ гэдгийг бас давхар судлаад явах хэрэгтэй байдаг. А гэхдээ мэдээж нэгдүгээр гол зүйл бол техник шинжилгээ. За ер нь энэ чартын зүй тогтол ер нь ямар шүү байд юм бэ? Юу яваад байд юм бэ энэ дотор гэхээр түрүүчийн хичээл дээр бүр анхаарчны ойлголт буюу одоо юугээ бол үтсэн тийм ээ. Resistance support гэдэг одоо энэ юуг бол үтсэн бид нар энийг яаж тодорхойлдог юм тийм ээ. За том цаг дээр бол ингээд томоор нь гаргана. Одоо явж байгаа ханшийн дээр доор гэх тийм ээ. За бүр жижиг цаг руу орж ирэх юм бол одоо явж байгаа ханшийн ойролцоо байгаа олон энэ одоо давхцсан бүс нэг нь дээдлээ одоо аль юм бэ тийм ээ. Resistance нь одоо аль юм бэ гэдэг ингээд ойрхон зайд ингэж үздэг гэсэн. За ерөнхийдөө бол чарт яг яаж энэ маркет ер нь яг ямар шүү байдлаар энэ бүтдэх юм бэ гэхээр чартыг 3 төрөлд хуваадаг. Импульс хөдөлгөөн. За тэрний дараа correction хөдөлгөөн буюу засвар хөдөлгөөн гэж явдаг. Одоо энэ ч одоо дахиад импульс өгнө, correction өгнө, тэгээд одоо импульс бууж орж ирнэ, correction өгнө. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө явдаг. Sideway хөдөлгөөн гэж тийм ээ. Sideway хөдөлгөөн бол одоо ерөөсөө ханш маш тогтвортой одоо ингээд хажууд иш нэг ханшийн бус үүсгээд одоо тэр дотроо ингээд яваад ахыг sideway хөдөлгөөн гэж. За тэгэхээр impulse correction гэж юу яг юу хэлдэг юм бэ гэхээр импульс нь өөрөө одоо жишээ нь энэ юм тийм ээ. Импульс хөдөлгөөн. За энд байсан ханшийн бус үүсгэж энэ дотор нэлийн хэсэг явж хагаад дараагийн ханшийн бүсийг үүсгэхээр явж байгаа нэг чигт хөдөлж байгаа энэ төлөвлөлт хөдөлгөөнийг импульс гэж нэрлэв. За sideway хөдөлгөөн мөн ялгаа байхгүй correctionтай төстэй. Бид хаашаа задрахыг хүлээн одоо хөдөлгөөн юм байлаа гэхэд бид ийшээ задрах уу гэдгийг бид шинжилгээ хийж олдог байгаа. За тэгээ энэ шинжилгээ яаж хийх аргууд дараагийн хичээл дээр ороод явна. Бүр гүнзгийрээд агсан төвшин рүү яваад байгаа учраас тийм ээ. За тэгэхээр импульс хөдөлгөөнийг энэ лан дээр одоо хэрхэн таних вэ гэж байна. Энэ одоо 30 минут дээр ингээд дан ингээд нэг тийшээ нэг өнгийн лаанууд ингэж гарахаар энэ импульс хөдөлгөөнд ордог. Дунд нь мэдээж ийм өөр өнгийн 1-2 лаа байж болно. А гэхдээ гол төлөв ер нь бол хүчтэй импульсыг авъя гэвэл 4 цагийн хөдөлгөөн авахын дээр идэг 4 цагийн. Одоо жишээлбэл энэ одоо нэлийн өндөр одоо хүчээр орж ирсэн импульс хөдөлгөөн байна тийм ээ. Дан ингээд цулаасан 4 одоо ширхэг 4 цагийн лаа гэдэг чинь 16 цагийн уналт хийсэн гэсэн үг юм. За үүний дараа correction буюу засвар хөдөлгөөнүүдийг энд хийжээ. За эндээс дахиад импульс хөдөлгөөн унлаа. Энэ ийшээгээ за ингээд дараагийн бүст орж ирээд энэ хөдөлгөөнүүдийг үүсгэлээ. За тэгэхээр энэ импульс correction гэдэг ингээд явж байна тийм ээ. За ийшээ мөн адилхан импульс хөдөлгөөн, энд correction хөдөлгөөн, импульс хөдөлгөөн, энд correction хөдөлгөөн тийм ээ. Одоо энд ингээд хийж яана гэсэн үг. Энд орж ирнэ үс нь ингээд энд байж байгаа дахиад импульс хөдөлгөөн өгөх бах тийм үү. За тэгэхээр энэ импульс хөдөлгөөнийг аваад импульсийн дараах correction хөдөлгөөн дээр арилжиж болно. Импульс хөдөлгөөнийг авч болно. Хизээ импульс явах юм бэ? Энэ correction хөдөлгөөн хизээ дуусаад дараагийн импульс өгөх юм бэ? Тэр гэдэг нь дараагийн одоо хичээлүүд дээр яригдана. Энэ бол хугацаатай хэмжээтэй байдаг. Өшөө бас нэг энэ маркетинг бүтц одоо чартын бүтц юу байдаг вэ гэхээр Dow theory гэдэг. За бид энэгээр юуг тодорхойлдог юм бэ гэхээр энэний тусламжтайгаар бид нар трендийг тодорхойлж болдог. Тренд эргэжүү эсвэл үргэлжлэн өсөх гэж байна уу гэх тийм ээ. За тэрийг яаж тодорхойлдог юм? Dow-ийн онц гэж юу яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр за ханш импульс хөдөлгөөн явлаа. Correction хөдөлгөөн хийлээ.
дахиад импульс ч байна уу, коррекшн ч байна уу, ер нь бол хөдөлгөөн хийчээд унахта өмнөх ёроолыг эвдэж чадахгүй. Гэхдээ өсөж байгаа тохиолдолд бид трендийг эргэсэн гэж үзэхгүй. Тренд стил дээшээгээ явсаар л байна. Энэ бол засвар хөдөлгөөнүүд байдаг. Ханш амарч байна гэсэн үг. Одоо үргэлж ингээд одоо чигээр ингээд зогсохгүй өсөд байхгүй. Өсөлтхийн ханшийн амралт тэгээд дахиад өсөлт амралт иймэрхүү маягаар ингээд явдаг гэсэн үг ханш. За тэгэхээр бид нар энийг юу гэж уншдгийг гэхээр энэ оройг хай гэж байгаа тийм ээ. Хай. Унлаа дахиад өсөлт хийхдээ эннээсээ өндөр хайыг хийчихэж байгаа. Энийг higher high гэж нэрлэнэ тийм ээ. Higher high. Өмнөх хаяасаа higher high. За дахиад унлаа өмнөх энэ хаяасаа higher high. За ингээд higher high гээд нөгөө эсрэг талтаа болохоор унж орж ирээд low хийлээ. Low хашиг хийлээ. Гэхдээ энэ өмнөх low-оос low болж доош орж ирч чадаагүй учраас энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр higher low. Эннээс higher гэхдээ low. За энэ low хийлээ, доод хашиг хийлээ. Гэхдээ өмнөхөөсөө доош орж чадаагүй учраас дахиад higher low ингэ явдаг. За тэгвэл эсрэг тийшээгээ явахдаа энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр low ханш дахиад доош унахтаа эннээсээ доогуур low доод ханш. Тэгэхээр lower low гэж нэрлэдэг тийм ээ. Lower low. За дахиад унахтаа эннээс доошогоо ёрол хийж байгаа учраас эннээс доогуур low, low low. Энэ. За эсрэг талыг нь уншихдаа энд нэг ханш энэ өссөн хай хийж байгаа. Гэхдээ өмнөх эннээсээ lower high. Энэ бас энийг даваагүй учраас эннээсээ lower high. High штэн чинь өсөд байгаа юм чи high тийм ээ. High хийж байгаа. Гэхдээ эннээс өндөр биш учраас lower high. Ингээ явдаг. За энийг бол одоо довын онол гэж нэрлэж байгаа. Энэ довын онол бидэнд юу өгдөг вэ гэхээр бид нэр трендийг тодорхойлохын тренд лайныг одоо ингээд татах ийм нөхцөлийг бүрдүүлж өгч идэг. Мөн ишээч адилхан тийм ээ. Ийм нөхцөлийг ингээд бүрдүүлж өгч идэг. За энэ дээр би бичээд өгье. Иймэрхүү байдлаар бид нар энэ довын онолыг ингэж уншдаг. Higher хийчлээ, higher low хийчлээ гэдэг ингээд одоо явдаг гэсэн үг. За энэ бидэнд нэг учиргүй ингээд нэг нэрлээд яваадлах нь тийм юу биш, чухал биш. Гол нь бид нар энэ зүгээр энэ дүрмийг ойлгочих хэрэгтэй байдаг. За тэгээд энийг бид нар юунд ашиглах юм бэ гэхээр тренд эргэж байгаа эсхийг бид энэгээр шалгаад явж болдог гэсэн үг. Энэгээр таньдаг гэсэн үг. Одоо ингээд яваад байх юм бол бид одоо тренд стил одоо доошогоо уналттай байна гэж үзнэ. За энэ тренд лайныг ингээд эвдээд гараад ирсэн үед бид нар энийг structure shift буюу тренд эвдэрлээ гэж үздэг. Тренд эвдэрлээ гэж үздэг. За ингээд буцаад бид нар ингээд өсөлтийн тренд рүүгээ явж эхэлнэ. Энэ үед одоо энэ гарч ирж байгаа гэсэн үг тийм ээ. Higher high гэд ингээд явчихж байгаа гэсэн үг. За эндээс бид нар дахиад энэ тренд лайныг татах боломж бүрдэж өгдөг. Эндээс бид нар ханш дахиад эвдрээд гараад ирэх юм бол ингээд доошогоо үргэлж ирж эхэлнэ гэсэн үг тийм ээ. Энэ чарт дээр бид нар ингээ харахаар одоо энэ нэг low хийлээ, дахиад нэг low ёроол хийлээ, намхан орой хийлээ. Гэхдээ өмнөхөөсөө намхан биш учраас бид нар higher low. Одоо энэ ханш ингээд ороод ирвэл бид дахиад эннээс өндөр higher low тийм ээ. Ингээд энэ трендийг бид ингээд эвдэж чадахгүй явуулж гин гэсэн үг. За ингэж явж байгаад ханш эвдээд ороод ирэхэд бид юу гэх нь ханш тренд эвдэрлээ гэж үздэг. Тренд эвдэрлээ. Дов эвдэрлээ гэж үздэг. За ерөнхий нэг ийм чартын бүтцийг бол ингэж хардаг, үздэг. Импульс олж аваад тэгэд импульсээ бид нар жижиг цаг руу задлж үзэх шаардлагатай болдог. Яг гэвэл эндээс орж ирж байгаа энэ импульсийн энэ дунд гарч байгаа pull back-уудаар бид нар хэмжээ тавьж явдаг гэсэн үг. Энэ pull back-уудаар бид нар хэмжээ тавьж явдаг. Ханш одоо өсөөд энэ дээр очих юм байна гэдэг мессежийг бид нар одоо авдаг гэсэн үг тийм ээ. Ингээд эндээс очно уу, ингэж орж ирээд очно уу тийм ээ. Энийг бид нар шинжилгээ хийсний дараа мэднэ штэ. Хаанаас очих юм гэ тийм ээ. Ямар ч гэсэн энэ дээр очих юм байна гэдэг ийм дүгнэлтүүдийг бид нар ингээд хийгээд авдаг гэсэн үг. Тэгэхээр бид нарт энэ импульс хөдөлгөөн өмнөх явж байгаа энэ өмнөх түүх дээр үлдсэн энэ импульс хөдөлгөөнүүд
бидний ирээдүйн ханшийн одоо тодорхойлоход маш одоо чухал үүрэг гүйцэтгэдэг байх нэ. Тэгэхээр бид нар урагшаа дата их байх тусмаа бид хошигоо олон одоо хөдөлгөөнийг таамаглаж болох боломжтой болж байна гэсэн үг. Бид одоо датан дээр тулгуурлаж судалгаа хийхгүй юм бол одоо өөр бид нарт энийг мэдэх арга байхгүй шүү дээ, тийм ээ. За бүр энэ ганцхан энэ урд хөдөлгөөнийг бид хардаггүй. Энд одоо цагт явж байгаа энэ хөдөлгөөнүүдээ ч гэсэн бид нар уялдуулж явдаг. За тэгэхээр ерөнхийдөө том цаг дээр ингээд харах юм бол бид нар энэ ханшийн явсан энэ түүхүүд дээр бид нар үндэслэж дараагийн одоо ханшийн хөдөлгөөнүүдийг олж мэддэг байх нэ. Тэгэхээр бид нар трендийнхаа 3 төлөвийг ингээд ямар ч гэсэн мэдчихлээ. Нэгдүгээрт импульс, дараа нь correction, дараа нь энэ ийм sideways хөдөлгөөнүүдийг хийх, тийм ээ. Мөн давын онол гэж юу юм? Давын онолыг ашиглаж бид трендийг тодорхойлдог юм байна. За одоо энэ жишээ нь энэ дээр ингээд хэдүүлээ харъя, тийм үү? За эндээс явж байгаа тренд лайныг сэтэллээ ханш доош унсан байна, тийм ээ. Буцан оройгоо шалгалаа дахиад унсан байна. Уналт үргэлжилсэн байна. За энэ хаанаас ингээд буцаж оройгоо шалгадгийг эсвэл ингээд буцаж хай цэгээ шалгахгүйгээр шууд ингээд хизээ ундгийг гэдэг юмыг ингээд агсан төвшний хичээлүүд цаашаа ингээд хичээлүүд ороод явахаар энэ тодорхой болоод явдаг. За одоо жишээлбэл бид нэр энэ өмнөх ингээд чартан дээр ингээд харъя л да, тийм ээ. За тренд ингээд сэтэрлээ шууд дээш өссөнгөө буцаж трендээ шалгаад өссөн байна. За энэ дээр бол буцаж трендээ шалгалгүйгээр унсан байна, тийм ээ. Шууд унсан байна. За мөн энэ дээр бид ингээд татхаар буцаж оройгоо шалгаад унж ийн. Харин энэ дээр бол шалгалгүйгээр шууд унсан байна. Тэгэхээр ямар нөхцөлд буцаж эргэж оройгоо шалгаж ундгийг, эргэж яраалаа шалгаж ундгийг ямар нөхцөлд шууд явдаг юм бэ гэдэг юмыг одоо агсан төвшний хичээл буюу CNX стратеги заагаад эхлэхлээр одоо бүр доор байгаа хичээлүүд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэн дээр бол тодорхой орсон байгаа. За тэгэхээр шууд алгасаад тийшээ яваад гэж болохгүй манайхан ялангуяа анхлан сурч байгаа хүмүүс бол эхнээс нь ямар ч гэсэн ингээд старалтай үзээд явж ижил ойлгоно гэсэн үг, тийм ээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд маркетинг одоо энэ чартын маркетинг бүтэц ямар байдаг юм бэ гэхээр uptrend юм уу? Downtrend юм уу? Энд ч одоо нэг бол impulse байж болно. Эсвэл давын онолоор одоо ингэж явсан байж болно, тийм ээ. За импульс байсан ч ер нь ийм дан ийм ногоон том лаанууд дундаа ямар ч завсаггүй одоо ийм том лаанууд гарсан байсан ч жижиг цаг руу шилжүүлээд үзэхээр дунд нь заавал ийм pull back хөдөлгөөнүүд байж идэг. За нэг бол ийм up trend гарах нь байна. Нэг бол down trend явах нь байна. Ингээд down trend явах нь байна. За энэ шулуун унж байгаа нь болохоор том цаг дээр ингэж харагдчихэж болно. Жижиг цаг руу задвал ийм унлаа өслөө. Энэ тренд нэг тийшээ ингэж явж байхдаа дунд нь ийм хөдөлгөөнүүдийг хийж байгааг энийг юу гэдэг вэ гэхээр pull back хөдөлгөөн гэж нэрлэдэг. Pull back тийм ээ. За энэ pull back хийж гинэ гэж үзэхээс биш тренд эргэжлээ гэж бол үзэхгүй. Энэ pull back хөдөлгөөн нь өөрөө засвар хөдөлгөөн байдаг. Ийм хөдөлгөөнүүд энэ ч юм адилхан. Тийм. За тэгэхээр нэг бол uptrend явна, нэг бол downtrend явна, нэг бол sideways хөдөлгөөн. Одоо correction хөдөлгөөн тийм ээ. Ийм л 3 янзаас чарт бүтгээ гэдгийг бид нэр өнөөдөр хичээлээр ингээд үзлээ. За тэгэхээр дараагийн хичээлээр бид нар том зураг ба одоо чартны одоо энэ том зөвлөгчийн том зургийг зураад том зураг доторх жижиг одоо динамик хөдөлгөөнүүдийг бид нэр яаж таних вэ? За одоо жишээлбэл том зургаараа бид нар яг ингээд ойлгочих л да. За одоо ханш энд очно гэдэг ингээд шинжилгээг хийчих гэж бодъё. За яг бодиттой дээр бол энд ирнэ. За энийг яагаад мэдж байгаа вэ гэхээр та нар явандаа нөгөө ингээд хошгоо агсан төвчний хичээл ороод ирэхээр яагаад эндээс ишээ ингэж буцаж орж ирж явах юм бол гэдэг юмыг мэдээд авна гэсэн үг. За тэгэхээр ханш ингээд ийм том хөдөлгөөн явж байна тийм ээ. Том хөдөлгөөн одоо энэ 4 цагийн лаанууд гэдэг бол маш том хөдөлгөөн байхгүй. За энэ том хөдөлгөөн дотор бид нар энэ жижиг 30 минутын лаан дээр шилжиж хагаад энэ жижиг хөдөлгөөний энэ динамикуудыг бид нар яаж ойлгож одоо арилжаанд оролцох юм бэ? Бид нар том юуг чиглэлээ ерөнхий ханшийн чигээ бол ингээд тодорхойлчлаа шүү дээ. Ийшээ явна гэх тийм ээ. За гэхдээ эн чинь дотроо зүгээр ингээд явчихгүй явж яснаа, явж яснаа, иймэрхүү байдал юм тийм ээ. За тэгэхээр бид нар энэ жижиг хөдөлгөөнүүдийг бид нар хизээ хаана яаж хийх юм бэ гэдэг юмнуудыг бид нар ингээд үзнэ.
За ингээд дараагийн хичээлээр уулзъя.